Гараа угаах. Та өөрийгөө болон гэр бүлээ гэдэсний халдвар төвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь гараа угаах гэдгийг мэдэх үү? Доорх тохиолдлуудад гараа угаах нь хамгийн чухал. Бие зассны дараа хоол хүнс бэлтгэх болон идэхийн өмнө, хүүхдийг хуурайсны дараа, хүүхдийг хөхөөр хооллохын өмнө, суулгах өвчин, гепатитис А, урвах тахал зэрэг хүнд өвчний нянгууд нь бохир гараар дамжин таныг болон танай гэр бүлийг эрсдэлд оруулдаг. Үерийн үед болон дараа эдгээр өвчин халдварлах өндөр эрсдэл үүсдэг. Нянгуудын эрүүл мэндэд үзүүлэх хор нөлөө нь тун өндөр ба ялангуяа өндөр настан, бага насны болон нялх хүүхдүүдэд нянгаас үүдэлтэй өвчлөлт маш эмзэг байдаг. Гараа сайтар савндаж, урсгал усаар угаах нь өөрийгөө болон гэр бүлээ аюулт өвчнөд нэрвдэхээс сэргийлэх энгийн арга юм. Доорх тохиолдлуудад заавал гараа угаахыг бүү мартаарай. Бие зассны дараа, хоол хүнс бэлтгэх болон идэхийн өмнө, хүүхдийг хуурайсны дараа, хүүхдийг хөхөөр хооллохын өмнө, өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл амьдралын төлөө гараа тогтмол угааж, ариун цэврийн зөв дадалд суралцахыг бусдад уриалцгаая.